Намаг Монгол туурхтны улаачдын хөрсөн. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт телевиз үзэгчтэй. Манай нэвтрүүлгийг газар газараас зорин ирсэн эрхэм улаачд маань өмнөх дугаарт өөрсдийн зүн бэлэг авьяас чадвараа уралдуулан 2 даалгаврыг тус тусын хэмжээнд амжилттай биелүүлсэн билээ. Танд би судсаа хариулаад таны зүс байна уу? Өөрийн чин дотор бүрэн ороод гарсан гэсэн үг. Гэр бүл амьдрал чинь тийм аг жаргалтай байхгүй шүү. Хөндлөж зориулж өгөх юм уу? Миний харж байгаа бол асуудал тийм заргал харагдаж байна. Хүний шүүхтүүд мэдэл авахгүй ч нэг хандсан гэсэн мэтлээ. Бүгдийн сүнс эргэлдээд ирсэн нөө. Тэр сүнс нь ямар шалтгаантай юм бэ? Харин өнөөдрийн 2 даалгаврын дүнгээр эрхэм улаачдын маань хянан нэвтрүүлгийг орхих, эс орхихыг дүгнэн шийдвэрлэнэ. Манай энэ удаагийн даалгавар эдгээр арбан машины аль нэгнийх нь твшинд хөтлөгч алтан гэрлийн эдлэж хэрэгэлдэг хуйг дуулан болон хэнгэргийг нуусан байгаа. Улаачд маань 10 минутын хугацаанд олох учиртай. Хөтлөгч алтан гэрэл нь тус хуйг дуулгаа зөмбөлгийн тулаанд 6 нэвтрүүлэгт оролцож байхдаа мөн тэрнээс өмнө Тэнгэрийн зан үйлдэн хэрэглэж байсан юм билээ. Энэ удаагийн даалгавар Hyundai Atos автогараж дээрээс хурч байна. Өөрсдийн гэсэн арга барил, онцлог зан үйлтэй улаачид маань тус тусын мэдрэмж мэлмийг сориход хэдүүгээ бэлэн болоод байна. Ингээд эрхэм улаачдаа энэ удаагийн даалгаварт нь амжилт хүсье. Энэ нэг машинуудын аль нэгэнд нь ямар нэг юм нуусан байна. Танд даалгавраа биелүүлэх 10 минут өгч байгаа. 3 дугаарын мандаттай оролцогч галт. Эцэг дүрээр энэ машиныг. Энд юу байгаа гэж бодож байна? Надад л хөрөөс амьд би тарагдахгүй хүртэл амьдтай юм зүйл байх шүү. Махлагдуу хүнч байгаа юм шиг эсвэл нэг тийм дөрвөлжин том бит байгаа юм шиг тэгж өгдөг. Үнэхээр машин дотор нэвтрүүлгийн хөтлөгч зайрын алтан гэрлийн онгод өмсгөл хуйг дуулга дөрвөлжин чамдан дотор байгаа. Хэд хүн байвал асар их энерги алдсан хүн байна. Асар их энерги алдсан хүн байвал За амьд битэвэл амьдтай зүйл юм гэсэн. Амьд ус ямар нэгэн хуйгтай зүйл юм гэсэн. Хуйгтай? Хуйгтай гэхээр одоо юу шүү? Амьлуулсан одоо ямар нэгэн хүний хэрэгэлдэг асар хэрэг болох зүйлс байна гэсэн. Даданаас өдөртөө өөртөө ихтэй байгаа бол за устараа. Тэгтээ юмсыг бол дөрвөлжин зүйл байх нь байна. Харамсалтай нь мөн л буруу сонголт гэл. Гэхдээ улаач галтын сонгосон машинд дөрвөлжин зүйл байсан юм а. Энэ нь уг машины эзэн болох нэвтрүүлгийн оролцогч улаачдын олбог байж таарсан. Ямар нэгэн зов нуусан байна. Хүн нуусан байна уу, эд нуусан байна уу, амьтан нуусан байна уу? Энэ нь одоо тодорхой. Оролцогч 2 дугаарын мандаттай Өвөр Монголын Хянган аймгийн улаач Цэвэн. Өөний хавцс их хуйг шиг харагдаж байна. Өөний хавцс хуйг шиг. Надад юм харсан гэсэн үг тийм. Хүн баггүйч. Үнэхээр онгодын хувцас хуйг шиг шаргал өнгөтөгөж зөв мэдрэхээс гадна тус хуйг дуулгын эзэн болох хөтлөгч алтан гэрлийн төрхийг дүүрсэлж чадсан юм а. Бөөрч байгаа юм царай зүс харагдаж байна. Эрэхтэй юм байна. Тэгэхээр эрэхтэй бол одоо энэ машин төр байна гэсэн үг. Тэр хүний өмсгөл хуйг. Тэр хүний өмсгөл хуйг. Харин одоо зайрын алтан гэрлийн онгод хуйг дуулга хэнгэрэг байгаа машиныг олж чадах болов яах бол? Ана эцэг таны дүрлэлт
Мөн үү? Хоёулаа нэг хамтдаа харъя. За, хаасан байна. Нуусан байгаа эд зүйл мөн эзнийг нь зөв харж дүрсэлж чадсан боловч харамсалтай нь буруу машин сонгож энэ удаагийн даалгавартаа бүдэрлээ. Оролцогч Түмэн Нэмбэрл буруу машиныг сонгож түүн дотроо эрэгтэй хүн байна гэсэн мэдээлэл өгч байсан. Ер нь энэ машин дотор яг юу байгаа вэ? Хүн нуусан байгаа. Гэхдээ энэ машинаар зайрын алтан гэрлийн эд зүйлсийг тус гаражд авчирсан. Энерги илүү шингэсэн байж болох юм. 7 дугаарын мандаттай улаач Майцэг нэвтрүүлгийн даалгавар болгон дээр сонирхолтой зан үйл хийж бидний гайхшруулдаг Майцэг маань энэ удаад мөн л зан үйл хийхээр хайрцаг дүүрэн эдлэлтэй хэлжээ. Түүний энэ зан үйл машинд нуусан эд зүйлийг олоход тус болох хэсгийг бүгдээрээ хацгаая. Зэдв хэлэмжтаарэ. Олохыг дөгсөн боловч харамсалтай өөр машин сонголоо. Нөрөөрийн мандаттай улаач Бажгаа. 4 дугаарын мандаттай оролцогч Бажгаа өмнөх дугаар дээр өөрийн эд зүйлээ төвгүйхэн олж чадсан бол энэ удаад машинд нуусан эд зүйлийг олж мэдэрч чадах болов. Жоо парад талтай шүү дээ. Сүүлд орж ирсэн шээс. Цайг удах юм. Таны цаг ирэхэд дуусаад дөхөж байна. Эцсийн дүгнэлтээр над хэлэх ёстой. Энэ дээр султаа маань машиныхаа бас жолооч юм уу бас орж ирээд бас ажилласан. Энийг л хийж гадаа манай өөр хийж юм. Энийг эцсийн дүгнэлт яг юу баг? Юм байгаа гэж бодож байгаа бол. За эмхтэй үл лөө. Эмхтэй хүн байгаа хаа? Танд нэмж хэлэх үзүүлээрөө. Энэ бол хөтлөгч миний 100 мянган доллар 6 найдварлах оролцох жагтаа. Тэрнээс өмнө өмсөжсэн хоёр дуулаг болон эдэлж хэрглэж исэн хэрэгсэл. Эмэгтэй хүний эд зүйлс бол биш. Энэ магадгүй эмэгтэй хүний энерги гэж жалаач нарсан байж магадгүй. Эд зүйл нуусан машиныг олж чадсан даалгаврыг амжилттай биелүүлснээс ялгаагүй л. Манай нэвтрүүлгийн багийнхан мэдээллийг алдахаас сэргийлж зайрын алтан гэрлийн эд зүйлсийн байрыг солин шилжүүлж байсан юм а. Манай энэ удаагийн даалгавар эдгээр 10 машины аль нэгнийх нь дэвшинд хөтлөгч алтан гэрлийн эдлэж хэрэгэлдэг хоёуг дуулаг болон хэнгэргийг нуусан байна. Улаачд маань 10 минутын хугацаанд олох учиртай. 9 мандаттай оролцогч Болорч Чимэг. Өмнөх дугаарт хоосон хайрцагнаас өөрийн эд зүйлийг олж чадсан Болорч Чимэг маань энэ удаад машинд нуусан эд зүйлийг олж чадах болов хамтдаа хацгаая. Монгол
зарим хүн суусан дээр ч бас болно. Зам зарим хүн суусан бас тийм. Зарим хүн тийм суусан байж айгүй нөгөө энерги хувьд бол тэгж татчихж байгаа юм л та. Энэ хоёр машин дээр л одоо яг л. Бат би ингэ бацсан. Тэгээд таны юу болов? Ямар ч хэлээс айгүй их энерги бол айгүй хөгжин энэ машин. Хамтдаа. За. Харамсалтай нь хоосон машин сонгож энэ удаагийн даалгавартаа бүтэрлээ. Энд ердөө 10 минут явсан байна. Танд юу мэдэрч байна? Ихтэй юм биш үү? Гурав дээр тахтай. Гурав дээр тахлаа. Энэ бол таны эцсийн сонголт. За тэгвэл хамтдаа нэж үзэх үү? Энэ машинуудын аль нэг нь ямарваа нэг юм ноос байна. Хүн байна уу, амьтаа юм байна уу, эд зүйлс байна уу, юу байна гэдгийг та олж авах ёстой. Дугаарийн мандатаа улаач мөндөө. Оролцогч мөндөд маань зүрхний цохилт мэдрэгдэж эхэлсэн юм. Зүрх цохилт болж байна. Зүрх цохилт. Иргэлзэж байгаа машин гэдэг байна уу? Ер нь тэр маш хэцүү машин дэр их ялаа. Энэ нэг амтэн шиг л мэдрээд зүрхтэй л ямаас зүрхний цохилт мэдрээд. Зүрхний цохилт мэдрээ. Амтэн гэхдээ 10 дугаарийн мандаттай оролцогч мөндөө. Магадгүй амьттай зүйл мэдрэгдэж байна гэдг нь амарсан онгодын хоёг дуулга мэдрэгдсэн байж болох юм шүү. одоо ямар нэгэн амьтны дүрс орж ирж байна уу? Бор шаргалж байгаа тийм бүтэл бараг. Тэр үеийн машин. За. Юу вэ? Харин амьттай л мэдрэгдээд байна л да. Амьттай гэхэд нэг дөрвөлжин харагдаад. Дөрвөлжин Бор шаргал. Та эцэг шийдвэр нам дахин. За наад шиг сонсоо. За тэгвэл хамтдаа. Тавтай хэлтэй байна. Тэлтэй. За энэ маань зомбигийн дагаврын процесс цаана өмсөж байсан. Хоёг. Магадгүй энэ үстэй бор шаргал гэхээр шоны маань хоёг байсан гэж магадгүй. Наад. Үстэй бор шаргал маань Мөн таны үс хэлж байгаагаар орж усны өнгө юу хэцэн дэрний маань өнгө орсон гэж магадгүй. Яг онож хэлээгүйч эд зүйл нуусан машиныг олж хэлбэр дүрс болон өнгө зүсийг зөв хэлж энэ удаагийн даалгавраа амжилттай биелүүллээ. Ихэнх оролцогчд маань нуусан эд зүйлийг амьттай зүйл, аль эсвэл энерги султай хүн гэж мэдэрч байлаа. Зайрын алтан гэрэл даалгаврыг сонирхолтой болох үүднээс хаалт хийсэн байж магадгүй. Сонсож байгаа юм шиг. Чатаж яхад яг тийм хиншүү хэрэгсэн юмтай адилхан. Ньюс. Тэгэхгүй тэгсэн мөртлөө тийм энергитэй л багш. Хүн юм шиг мөртлөө амьсгалахгүй. Тэгсэн мөртлөө энергитэй. Хувцаа. Нэг авчи. Нэг авчаа. Нэг чарай.
хүн хэвдгүүгээр сууж иж байж болно шүү дээ. Манай нэвтрүүлэгт ямар нэгэн зохиомжтой зүйл болон жүжиглэлт байхгүй нь дээр оролцогчдын маань дэмжихээр ирсэн арга гэрийнхэн найс нөхдийг нь хөндлөгөөс харах болцоог олгосон юм а. Үүнээс манай нэвтрүүлэг хэр үнэн шударга явагдаж байгааг харж болох юм. Хүүхэд гэж байгаа бол ер нь аль талаас хүүхэд энэ хүүхдийн нэр хөдлөж байна. Шаналгын талаас л да. Энэ талаас. Ийшээ байгаа. Ийшээ байгаа. Ийшээ Баггүй. Тэгэхээр ерөнхийдөө энэ яриасад ерөнхийдөө хүүхдийн нэр хөдлөж байна тийм үү? Манай нэвтрүүлгийн даалгаврууд нь шатад дугаар ахих тусам илүү хүндэрч байгаа гэдгийг оролцогч улааш нартаа анхааруулахад илүү тэхгүй гэзээ. Энэс авсан маш их зүйл байна. Ер нь яагаад хүүхэд гэж мэдрэж байна? Хүүхэд гэж өгөөд байгаа. За дөр хамтдаа. Харцгаая. Доктороос төгчцөө болов. Хүүхэд чангаагаад гэх шиг байна да. За хамтаарч. За тань дэвлээ. Дараа шагаад ануус тавьчихлаа болцоо. За самна. Арооны мандатта оролцогч тавьж байна. Төмөрний цаанаас энерги мэдрэгдэнэ гэдэг мэдээч амаргүй даалгавар. Одоо Энэ машинд байсан одоо багтаа. энэ машин дээр ямиг хүн гэхгүй. Дэнтэй зүйл маш жижиг. Одоо биений юм ч юм дээр машин нууцгаж жижиг юм юм. Бараа дээр өссөн юм бол бараа ор. Тэгэхээр тэр машин дээр би яана. Хэрвээ машинд байгаа гэж бодож байгаа юу байгаа вэ? Баард үсэл юм болж ирэх байна. Амтта. Оролцогч лав гочир маань өмнө нь эд зүйлийг нуусан байсан машиныг олж мэдэрч чадсан ч харамсалтай нь яг одоо байгаа машиныг мэдэрч чадаагүй. Оролцогч таашна. Манай нэвтрүүлэг байгаа. Энэ машинуудын аль нэгэнд нь ямар нэг юм нуусан байгаа. Та энийг амт нуу эд зүйлсөө гэдгийг та хэлж өгөх ёстой. За тодорхойлж асуух зүйл байна. Аваакор хоёроо даалгавартаа танд амжилт хүсье. Жоо шалтгар царайтай өмнө тиймэрхүү хүний тийм гэж гүүж харагдсан зурнуугаас тэр машин дээр авар зурныг тийм гүүж харагдсан юм харагдсан жоо шалт мералэг дууны тиймэрхүү яг тэр машин дээр зурсаж орж байгаа тийм Шаравдар царайтай мералэг тийм зүгээр нэгсэн доо сүнс өдр шиг тиймэрхүү орж ирсэн дээр онгоц сахустай холбоотой хүмүүс хөл онгоцын Шаравдар царайтай мералэг хүний сүнс барь гэж ойлгох уу? Онгоц сахус бүгд эзэн дүрмж явж болох юм. Онгоц сахусууд нь байж магадгүй гэж. Хүчтэй. Хүчтэй? Ямар ч хүчтэй. Дашнимыг даалгавраа биелүүлж байх зур 5 дахь машины ойролцоо махлагшаар хүний сүнс харагдсан гэж хэлсэн. Онгоц сахустай холбоотой хүний эдлэл хэрэглэл тухайн эдлэл хэрэглийн эсний биеийн байдал царай төрхийг дүрсэлж байлаа.
зурууны харсан зүйлээр би энийг тарсан. Харсан зүйлээр энэ тавьсан гэж. Би энийг тарсан. Цаг дуслаа. Та надад нэг машин сонгож өгөх ёстой. Энд таны бодлоор яг юу байгаа гэсэн бэ? Хоёр дол. Энд таны хэлсэн зүйл байна уугүй юу гэдгийг телевиз үзэгчтэйгээ хамтаасаа. Та энэ удаагийн даалгавар дээр Машин нуусан эд зүйлийг маш зөв мэдэрч чадсан ч харамсалтай нь буруу машин сонгоно. Таны өөрөө чинь мэддэг юм шиг байдаг. Миний эзэсөө гэвэл миний одоо юу байж болох вэ? Их хэмжээгээр таны энерги мэдэрч. Их хэмжээгээр миний энерги чанга мэдэрч гэсэн үг. Тэслэх энерги л гарч байна. Энэ дээрх Таны хоёр юм шиг харагдаж байна. За энэ өндөр төвтэй. энэ зогсоё. Телевиз үзэгчтэйгээ хамтдаа нээж үзье. Хоёрт дуулах боломжтой. Бид тус гараашид улаачдын арга ирхэн болон өөрсдийнх нь унаж ирсэн автомашинуудыг байрлуулсан байгаа. Мэдээж олон улаачдын онгод сахиус эдлэл хэрэглэлийн энерги шингэсэн 10 автомашин дотроос мөн адил зайрын хүний эдлэл хэрэглэл олготой төөрөлт хүн олон байх болов. Гагцхүү энэ нь л манай нэвтрүүлгийн утга учир оршиж байгаа билээ. Манай энэ удаагийн даалгавар эдгээр 10 машины аль нэгнийх нь дэвшинд хөтлөгч алтан гэрээлийн эдлэж хэрэгэлдэг хуйг дуулга болон хэнгэргийг нуусан байгаа. Улаачд маань 10 минутын хугацаанд олох учиртай. Өөрийгөө танилцуулахгүй юу? За би Монголын орчинууд алдартай гэдэг. Энэ машинуудын дунд ямар нэгэн эд зүс нуусан байгаа. 10 минутын хугацаа байгаа. За тодруулж асуух зүйлөө. Баггүй бол даалгавартай бай. Бөөний хэрэгэлдэг юм байна. Бөөний хэрэгэлдэг яг юу нь вэ? Яг хэрэгэлдэг зүйлс бөөгийн хэрэгсэл одоо таны хэрэгсэл дотор зөндөө юм байна. Яг аль нь вэ? Одоо танаагаар юу гэдэг вэ? Одоо нөгөө шүү бөөний хувцас гэж хэлдэг шүү. Бөөгийн хувцас. Бөөний юм байна гэсэн үг. Хувцас гэсэн үг. Тийм гэж авч. Тиймэрхүү маягийн юм байна. Энд байж тээ. Эцсийн хариулт. Энэ машин уу дахиж үзэх өөр машин сонгох. Энэ бөөгийн хэрэгсэл мөн үү? Өмнөх дугаарын даалгавар дээр бидний гайхшруулж чадсан өвөр Монголын оролцогч алдарт энэ удаад мөн л хорчин бөөгийн зан үлээхийн машиныг төвөхгүй болсноос гадна нуусан эд зүйлийг бөөгийн хувцас хэрэглэл байна гэж маш зөв мэдэрсэн юм.
Ингээд харахад хорчин буй алдарт маань нуусан эд зүйлээ олохдоо тун гаргууд бололтой шүү. Оролцогч уран цэцэг шагаа орхиж бидэнд ногоон өнгөтэй амьтаа зүйл гэсэн мэдээлэл өгсөн билээ. Энийг л сонгоё доо. За, хамтдаа. Бэлнэ. За бэлэн. Юу ч байхгүй цаад. Дараагийн оролцогчид маань машинд нуусан байгаа зүйлийг буруу мэдэрч эмэгтэй хүн хөөхөд амьтан байна гэж таамаглаж байлаа. Юунд аваад нь машинаас ямар нэгэн зүйл болж ирсэн үү? Анхны удаагийн тохиолдол. дугаарын мандаттай оролцогч амгалан машинд нуусан байгаа эд зүйлийг бөөгийн хэрэгслэгж мэдэрч байсан юм. Зарим үнэ эргэлж байгаа юм байна. Зарим үнэ эргэлж байгаа зүйл байна. Юу зарим үнэгээ царайж ус. Нас ус хэрэн гоч гарч байгаа 40 харагдаа. Гоч гарч байгаа 40 хүрсэн үү? 42 ч юм шиг байна. Царайжсны явах царайжстай юм. Саяр шам. Хэрэглэдэн түрүү 2 долларын тоо гэж орж ирж байна. Айлгадаас тоогоос доллар. Айлгадаас шиг. Ари зүг нэг байна. Яа. Оролцогч төрөв жагал. Хэрэн амгүй юм байна. Хүний эдэлж хэрэгэлдэг. Яагаад та тэгж бодож байгаа? Хэд орж ирээл тэгж юм орж ирлээ л дээ. Тэдний энерги үлдсэн байж магадгүй байна. За тань ерөөхдөө минут хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Та надад нэг машиныг сонгож өгөх ёстой. Тэр ямар зүсний машинд байна? Өнгө зүс. Саарал. Энэ машинаа лайнер таны эцэг өгнөд. Аваад нэг хастаа харъя. Нуусан байгаа эд зүйлийг онгодын хоёгдуулах хэрэглэл байгаа гэдгийг мэдрээ зогсохгүй машиныг зөв мэдэрч чадсан юм а. Хамаг Монгол дуурхтны улаачдын өрсөлдөөн. Төрүүлэн гэсэн зорилготой. Өвөр Монголын хингааны бат ирсэн байна. Хамаг Монгол дуурхтны улаачдын өрсөлдөөн нэвтрүүлэгт оролцож буй улаачид маань хүнд хэцүүхэн даалгавруудыг хэрхэн алдаж хэрхэн биелүүлж байгаа тэр торгон агшныг телевиз үзэгчид та бүхэн
тун удахгүй хүлээн авч үзнэ үү? 2013 он зөв мэрэгд удаа 6 найдварт оролцож байхдаа барьж ирсэн хэц. Гинцэг тайлс хийгээд ирлээ. Өмсдөр надад хэлж байна. Аа. Оноод дутгаа нэрвэрлээ. Хан биеийн байгаад байгаа хэрэг нөр хийбийний хот. Эсхтэй. Зэргийн 40-д оны үед хятад игцэн бүр байг. Энэ хөшөөний ард манай нэвтрүүлгээ нэгэн зочин байгаа. Хаалтай. Дөрөвс 5 хүүхд харагдаж байна. Сайн хэллээ гэж. Энэ 7 хоногийн шилдэг орлогч болсондоо баяртай байна. Энэ удаагийн даалгаварт маань Монгол Улсын гавьяач жүжигчин Гомбын золбот зочноор оролцож байгаа билээ. Бид оролцогчдийнхаа нүдийг хардавгаар боосон бөгөөд өмнөө сууж байгаа зочныг 5 минутын дотор зөвхөн өөрийн мэдрэмж, мэлми, онгодын хүчээр таньж мэдэх ёстой. бичгээ ажиг хийдэг. Гарын насны үргэлтэй юм. Эмэгтэй нэр Олон их хүлийн газар байдаг. Тэгээд ийм төмөр зам юм уу тийм газар их яваад идэв. Эмэгтэй хүн. Жастуу жорч бас цайвар юм. Эрэгтэй байна. би эрэгтэй хүн байна гэж бодчих. Магадгүй багаар ажилладаг эсвэл ажил олгох. Хоёр хүүхд харагдаж байна. 43-аас 45 настай байж байна. Гурав мандаттай оролцогч Галцаар. За таны өмнө манай нэвтрүүлгээ зочин сууж байгаа. Та энэ зочны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ёстой. Танд 5 минут өгсөн байгаа. Гадна ахтаа нэртэй хүн гэж төсөөлж байсан. Гэтэл надад мэдэгдэж байгаа энерги бол бүсгүй хүний энерги мэдэгдэж байна. Эрэгтэй хүн байвал урлаг талдаа их явсан тийм бүсгүй хүний дээдлж хүндэлдэг тийм хүн байгаа. Бүсгүй хүний энерги илүүтэй их мэдэгдэж байгаа болохоор би бүсгүй хүн дээрээ илүүтэй их итгэж байна. 30 гаруй насны 2 үрийн зулаа нөрцсөн боловч нэг үртэй юм шиг харагдлаа. Байсан байна. Заасаа болж байна. Сайхан. Яг тэр үед барьчихаар байсангүй. Эрэгтэй гэж хэлсэн аа. Эцсийн дүгнэлтээр эмэгтэй гэж алдсан. Тэгсэн. Тэгээд эмэгтэй болоод хоёр чаа сууж байгаа. 4 мандаттай оролцогч болж байгаа. Жоохон зүүн царайтай юм байна. Гэхдээ юм да. Хар бараа өмсөлтэй. Одоо өөрөө одондоо авах хэрэгтэй гэж болно. Үгүй бол өөрөө шүтээд байж болно. Ийшээ зүүн урагшаа гэж гэрн үү? Нутг нь. Тийм айгүй хаагаад. За. Яг золоо хаач ирэх нэрээсээ. Бас хаатай байна. За сандарч байсан. Юун дээр энэ удаа зүг аа? Онгой эрдэнэлээ. Тэгээд ихтэй л байлээ шээ. Юу н онгор шүтээтэй юу? Үгдээс тэнийг хаалцтай байна онгор шүтээтэй байна гэдэг шиг байна. Шарын талбай шүтэн билээ. Өөдөр. Хилтийн жижигчин юм. 45-аас 50. Гэрн аль зүгт байт юм бол? Зүүн зүг. За. Таахан үед таалаа тэгэхээр 45-аас 55 гэдэг үед бол мэдээж одоо 50 хүрч байгаа болохоор тэр голдонд ороод байна л та. Бүх юм тийм өнгөж үнэрлээд ирлээ гэж бодлоо. 9 мандаттай оролцогч боловч юм. Хоёр хүн үлдээдээд эхнийх нь нэг боролт болгоод тийм жоохон дурхаад тэр тийм нэг эрэгтэй хүн харуулж байна. Бас эмэгтэй удган байна. Дэлдэл хүн ямар ч байсан харуулж байна. Сайн ямар дуртай маань цэцгийг бүр их харуулдаг байна.
За зарим хүн дээрээ тогтъё. За одоо бол нэг 58-аас нэг 60-ийн хооронд л настай болов да. Эрдэмтэн судлаач юу айгүйх ном айгүйх мэдрэгдэж байна айгүйх ном. Бас удган юм бол бүр их харуулад байна. Яг аль бас яг шийдэл дээр очиж бас чадахгүй. Оролцогч болор чимгийн мэдрэмжинд зайрын удхан хүн гэсэн мэдээлэл нэгэн зэрэг орж ирээд байна гэж хэлсэн. Гэхдээ яг аль нь гэдэг эрдэмтэн чи юу гэхдээ зүгээр орлогын уралтай юм маань зөвхөн маш холбоотой байдаг болохоор тэр талдаа бас жижиг талын тавар байсан бохоо гэж бодож зайр хүн маань гэдэг. Удган зайр. Хэрэгтэй юм байлаа. Стер жог төрч шиг боллоо. Энерги шүүснүүд юм яа. Миний бодлоор бол удган болор чимэг бол алдсан гэж бодож байна. Энд бол 2 хүн сууж ирнэ гэж мэдэрсэн. 2 удаа. Удган зайр гэсэн. 12 мандаттай оролцогч 5 гэж. 45 нас эрэгтэй. Дөрөв завтай талдаа 50 мянга өөж бас. Өөж өөрийн хүний яг гар одоо үсэх хойд бичиг цаасан гэж 50 биш. Ер нь яг хийхдээ бичиг цаасан хийхдээ ээжтэй. Баран дээр одоо хөө ор хоёр хүүхэдтэй. Нэг л юм дээр сэтгэл нийцлээ. их л зөөлхөн байдаг гэдэг бол надад бол яг ийц. 13 мандаттай оролцож ирдэнэ. За. Хоёр хүүхэдтэй. Ямар ч нэг нарийн гэж гэх юм уу, ер нь тиймэрхүү хүн байна да. Хийсээ дөрүүл юм шиг байна. Бүх хүмүүстэй. 38-аас дээш байна уу? Захартаа сараас авч өгч. Имэгтэй хоёрч төрүүлээд юм чи. За, халаад жоо хэдий хөндлөсөн. Манай нэвтрүүлгийн зочин Золботын талаар зайрын удгнууд маань нэг л сайн хэлж чадлагүй үлдлээ. Золбот маань хүртэл өөрийнх нь талаар сайн хэлэх хүнийг ихэд хүлээсэн. Гой дүгнэл хэлж хүн яваад ирэхгүй. Бид оролцогчдынхаа нүдийг хардавгаар боосон бөгөөд өмнөө сууж байгаа зочныг 5 минутын дотор зөвхөн өөрийн мэдрэмж, мэлми, онгодын хүчээр таньж мэдэх ёстой. 14 мандаттай оролцогч тааш. Энерги нь ямар ч юм од шиг тийм юм төгссөн тийм их тархалттай хэмжүүх гэж энерги тийм төгөж явдаг өөрийнх нь тийм 42% тийм эрэхтэй энерги баруун урд зүгээр болох тийм аюу тийм энергитэй цацсан өөрийнх нь нөгөө юм хөрөлдөж байдаг юм шиг тийм хөө харж орж ирж байгаа. Хоёр нүд ингэсэн ийм хөвөлдөж үгүй нүд даарч тийм мууртай тийм одоо аюу их тийм нэг дөрөвнийхээ орж үзвэл бол аюу их тийм биеийнхний хүчин наашиг хүчин энерги тийм аюу тийм энергитэй тийм зүйл надад ингэж өгдөг юм шиг энергитэй юм шиг тийм хүмүүс надад харагдаж баава тийм бараан зүсмийн ийм хад юм өндрийн хадрах үе зүйл юм уул шиг юм хүзүүл юм харагдсан гоо та энэ дээр давхар нэг одоо нэг дээр юм хүмүүс сам байдаг гэсэн юм. Өөрийнх нь идэл чиглэл юм эсвэл өөртөө тийм эд зүйлийн өдөрт ямсан тийм юм байгаа. Энэ хүний эцэг талын тийм лам хуйлгаа гэсэн тийм юм мэдэрч энэ дээр зүйл энэ билардын ширээ шиг юм шиг юм бомблогддог зүйл дээр энэ дөрвөн хөлтэй ширээтэй тийм харагдаж. Дөрөв ном болж бас өөрийн энтлийн дээр бас нэг өөрөөр тийм од гялтгансан юм шиг ерөөхдөө тийм хийх өгүүлэн тийм гялтгансан хөдөлгөөнтэй юм шиг эсвэл тийм нэг эмийг хүн тийм яс хүргэж өгдөг тийм ажил төрлийн юм ихээр одоо нэг юм түрүүний би нэг бөмбөлөгтэй гэж нэг яриадсан шүү дээ бөмбөлөг юм ширээрх үзүүлийн дөрөв
Гэтэ ийм ширээн надад ийм ширээ гэж харагдахгүй нь нэгсэн ширээн гэж харагдаж байна. Өөрөөр тийм энергитэй хүндлэх юм түгээж ингэж явдаг. Бид тасчаад баруун зүг гэдэг яг үнэ үүдэг. Тийш бол амин сүнсээр холбоотойгоор холбоотой. Тэнд чамаагүй бүлж өгдөг юм гэдэг үнэ. Энэ матдаг бас нэг ярьчих шиг байна. Тэгээд ийм ширээ шиг гэлтганс гэдэг нь тайзал хэлээд байгаа шиг байна. Шүд ярьсан те. Шүд ийм миний хиймэл шүдийг хэлчих шиг боллоо. Ганцхан хиймэл шүдийг дэмий мод хэлэх яваад байна. Цацарсан гэдэг яг нэг тэр жижиг юм олон дүн тоглодог болохоор л тэгээ Зүүн зүгээс ирсэн. Эрэхтэй. 30 гаруй настай. Тийм тоогоо юм шиг шаргал царайтай. Шинэ үстэн үзүүд шүү дээ. Тийм юм шиг. Явдаг мөртлөө ингээд ширээний ард суугаад байгаа болохоор яг сайн харж мэдэхгүй л өөр тодорхойж хэлэх хөмсгөл байна. Хөмсөг муутай хөмсөг байдаг. Эрэхтэй хөмсгтэй гэдэг. Энэ удаагийн даалгаварт маань Монгол Улсын гавьяач жүжигчин Гомбын золбот зочноор оролцож байгаа билээ. Бид оролцогчдийнхаа нүдийг хардавгаар буусан бөгөөд өмнөө сууж байгаа зочныг 5 минутын дотор зөвхөн өөрийн мэдрэмж, мэлми, онгодын хүчээр таньж мэдэх ёстой. Тэрээс энэ үнэ болохоор хотод их өвддөг. Ийм зүйл талаа. Аавынхын талаас нь шүтээрдээ ч айлгуулсан юм уу. Хараад тастаар мөртөлж авсан юм уу. Ингээд л олон хүмүүстэй уулздаг. Иймэрхүү л ажиллаад Туранхай дүү өндөр баруун талынхаа зал сугны хэсгээр нэгтэй 25-аас 32 орчим настай гоо ихтэй би дундах юм ихтэй хүн 35-аас 45 орчим насны эмэгтэй байна. Эмэгтэй. Гурван хүүхэдтэй. Бөөмөр зөндөлтэй хаас хамаадаг. Сайн уу? Ингээд бол ингээд мэдэрснээр би бол энэ эмэгтэй хүн байгаа гэж мэдэрч орж ирж байсан. Толгойдоо ерөнхийдөө өөрчлөлт авч ирсэн үн нэмсэн үндж идэг. 3 хоног дотор ер нь энэ биенээс нь хаана газраас нь улаан цус гарсан байна. За бас хүүхдийн нэрийг ерөнхийдөө бууж байгаа. Энэ дээр хэлэх юм бол ерөнхий ойрхон хүүхдтэй бас болж болох юм. Гэцэлбэж хүүхдтэй ээж бас болох юм. Эхлээс бол ерөнхийдөө тавуулаа. Энэ удаагийн даалгаварт нилээдгүй оролцогч зочныг маань эмэгтэй хүн, удган, зайран 2-3 хүүхэдтэй бөөр жирэмсэн гэд хэлээд хэлээ шүү. Олон хүн өөрийнхөө олон хүн төсөлж авсан. Тэгээ өөрийнхөө амьдралд залуу насны хүнтэй нэлээд хожуу амьдрал нь ширсэн байна. Тэгээ яг тийм ширч байгаа юм. Тагаан гоо. Сайхан уу. Яг бүрдэн намар хэлж амжаагүй ч гэсэн зүгээр. Зарим нэг өөрөөр байхгүй болох юм бол бас байна. Байна л шиг. одоо билээ олон жил болж байгаа. Зүүн нэг тэмдэг зөв 2 хүүхэд 3 хүүхэд гэж байна. Манай шүүгч нарын нэг л ах шиг байна. Шүүгчдэр нэг багш байна. Тэгээ энэ зөвсө үүдээ бодох нэг энэ гэж би харсан дээр байна. Өвөр Монгол аймгаас оролцож байгаа Цэвэ. Танд энэ өрөө мэд үргэ. Эрэгтэй хүн бэ. Тэрийн насны орчин байна. 50 насны орчин аа? Энэ хүн За. шилэг оршдог юм уу, уншдаг юм уу, дуу дуулдаг гэх юм. Шүлэг уншдаг, дуу дуулдаг. Зэрхэн муу. Зөрхөн муу байна. Үн тамир хийдэг юм уу? Хүн нэг зодиж байгаа тэгж харагдаж байна. За нэг ясанда тамирчин гэж ярьж байна. Тамирчин. Ядраг төртөө юм байна. Ядрах дуртай гэдэг нь одоо юу гэж ойлгох вэ? Яартай. Их ажилдаа нэгдсэн байна. Ус богино юм. Их нар харагдаж байна. Эхнэргөө. Энэ хүн гэр бүлгүй бол хизээ гэр бүлтэй болох бай. 3 жил багтаж. 3 жил багтаж.
Яг ингэж харагдсан. Хоёр өдөр өмнө зүрдсэн юм да. За. сайн юм тий. Хилтэй өндөр гэх юм яа. Чирэг зүрдсэн. За холоос тэгээ зорж ирж одоо энэ том нэвтрүүлэгт орж одоо амжилт хийсэн. Зоригтой шүү. Зоригтой шүү. Оролцогч Май Цэцэг өөрийнхөө хүчнээс илүүтэйгээр онгодынхаа хүчийг өрн залж даалгавраа биелүүлэхийг хүссэн юм. Амар нөө дэц. Дэц. Мааны нөө хонооч нөө гонаднаа. Дээдэс танийгаа хамжаад өгөөч гэж юм. За энэ өргөнд гаднаас нэг очин ирсэн байна гэж. Ямар учиртай очин ирснийг та альдаж хайлаа. За удам залгах өргөө хүн гэж үү? Ваа, голом залгах бусдаа хүрэн ваана. За. Голом залгах бүстэй өр би охин өр байхгүй гинэ. Эцэн овинастай ганаартай хүрсэн. Ээж авийн ачлалыг 10-тай өртсөн. Аны балчаар өрн оцгаараа наа овч яваа хүн. Тийм. Оцгоо натраа гаруунта. Оцгоо натраа хосортон хаяага тэнгэр танд одлож чадсан аа. За. Эцгийнхээ алдар одоо эцгээрээ өгүүлж авдаг эцгийнхээ нэрийг мандуулж чадсан гинэ. Хөсөр хаяагүй гэж. Ори масан мохуш басан гатал дөрхөн. Шоо. За өөрийнх нь нас мөнх биш гэсэн өөрийнх нь төв төрх мөнхөд үлднэ гэж юм. Яан за бунаа хой. За их янзын хүн байна гэж. Оос бустоор оноо дэвэн хаахноо алгуута. Баруун зүгэн хүнэ. Баруун зүгийн хүн байна гэж юм. Ангөрөнд дуртай, хэр гадаа явах дуртай. За. Ер нь онгод нь буугаад ер нь хэр мэдээл өгсө гэж бодож байна. Шөөгч хурцаад. Яг өөрийн түшээ үлсэн бол бас яг л байх. Тэр түшээг нь орох боломж байхгүй учраас Тэгээд юун дээр бас дотор хэлж ярьж мэдээлэл аваад. Яг бүрэн яг тодлын мэдээлэл гэсэн юм шиг. та ер нь ангорон тэр дуртай бай. Явна шүү дээ. Тэр гадаа явах дуртай гэдэг нь таарч байна. Өөрийн нас мөнгө биш тийм дүр төрхөн мөнгө дүрдэн нэр бас хинтэнээр алдрыг мандуулсан. Тэжигч юм болгоо тэгээд гомбын залбаа тэгэхээр эцгийн нэрэл гарч байгаа үстэй. Тэгэхээр мандуулсан. 15 мандаттай оролцогч алдарт. Эрэгтэй хүн байна. Насны ойлгож Орлогчийн ажил. Орлогчийн мэдэрчим. Гэр бүлийн талаар өмссөн хувцс гэрийн зүг аль тал руу огш байна. Гэр бүл ганцхан бэрэ. Энэ үдэг бол тунгуудгүй гэр бүлтэй болохоор Мунаагаар харилцаж байгаа. Өвөр Монголоос ирсэн оролцогч алдарт өмнөх дугаарын зочноор урагдсан ирсэн багтаа эмэгтэй талаар сайн хэлж чадаагүй ч энэ удаад жүжигчин золботын талаар маш сайн хэлж чадсан юм. Урлагийн хүн нас хүйс гэр бүлийн талаар мэдээллийг 100% хэлээ зогсохгүй өмссөн цамцных нь өнгийг хүртэл мэдэрч чадсан нь зочин болон шүүгчдийг маань алмаар болсон юм. 4-9-оор нийт 4 даалгаврын дүнгээр нэвтрүүлгийг цааш үргэлжлүүлэх хэрэгээ авсан нийт 12 шилдэг оролцогч шалгарч үлдсэн. Дараагийн даалгавар бүрт бага оноотой оролцсон нэг оролцогч хасагдах юмар явагдана. Хасагдсан бусад оролцогчдоо манай нэвтрүүлгийг зорин ирсэнд талархан цаашдын тэнгэрийн үлдэнд амжилт хүсье. Мөн үлдсэн 12 улаачдаа дараагийн нэвтрүүлэгт нь амжилт хүсэн энэ удаагийн нэвтрүүлгээ өндөрлөё.